Эрхэм мөндөд дарханчууд та бүхэнтэйгээ 1924 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол улсынхаа анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах засаглал шилжин үндэснийхээ ардчилсан өөрчлөлт эрх зүйн болон улс төрийн цоо шин тогтолцоог хуульчлан баталгаажуулсан түүх төдөр мэдчилж байгаадаа баяртай байна. Энэ онд улсын их хурлын болон орон нутгийн сонгуул явагдаж нийт дарханчууд маань Монгол ардын намд итгэл хүлээл гэж Д хаян хэрвээ Б Баттөмөр Б Жавхлан нарыг улсын их хурлд илгээсэн бөгөөд орон нутгийн сонгуульд Дархан аймгийн Монгол ардын намын 9 эрдний мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх боломжоор хангагдан аймгийн засаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг нийт 9 бүлэг 142 арга хэмжээтэйгээр төлөвлөн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулж ажиллаж байна. Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хангалттай сайн байгаа биш хэдий ч бид боломжоо дайчлан аймгийн засаг даргын ажлын 100 хоногт аймагта хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр 6 тэрбум 275 сая төгрөгийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Хамгийн томоохон ажил гэвэл шинэ хуучин дархныг холбосон 2.4 км-ийн урттай 14 м-ийн өргөнтэй 2 урсгалтай 1-р зэрэглэлийн авто замыг гүйцээж хотынхоо түүх 55 жилийн ойнгоор ашиглалтанд орууллаа. Бид өнгөрөх 4 жилд жишг хороолол төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол ирэх 4 жилд дохлог хороолол төслийг гэр хорооллуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байрны орцуудыг засварлах, байрнуудын доорх инженерийн шугам сүлжээнүүдийг засварт түлхүү анхаарлаа хандуулан ажиллана. 2016 оны сүүлийн хагаст хөдөө аж ахуйн салбарт багагүй амжилт гаргалаа. Тухайлбал 2016 онд 52 аж ахуй нэгж, 61 иргэн үр тарианы үйлдвэрлэл, 38 аж ахуй нэгж, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийг нийтдээ 18.5 мянган га талбайд эрхлэн явууллаа. Ургац хураалтын эцсийн дүнгээр 18.930.8 тонн үр тариа, үүнээс 17.110.2 тонн уулаан буудаа, 6.610.8 тонн төмс, 15.298.4 тонн хүнсний ногоо хураавлаа. Хураасан ургацын хэмжээг 2015 оны ургацтай харьцуулбал улаан буудаа 13.297.7 тонноор, төмс 3.669 тонноор, хүнсний ногоо 10.603 тонноор тус илүү хураан авсан үр дүнтэй байна. Нэгжээс авсан ургацын хувьд нэг гагаас улаан буудаа 17.6 центнер, төмс 109 центнер, хүнсний ногоо 119.5 центнерийг тус хураа авсан байна. Энэхүү хураа авсан улаан буудаа хүнсний ногооны ургацын нэг гагаас авсан хэмжээ нь манай аймгийн хувьд сүүлийн 20 жилд хураа авсан хамгийн өндөр ургацтай жил болж байна. 2016-аас 17 оны үйл хонин толгой шилжүүлснээр 659.3 мянган толгой мал манай аймгийн хэмжээнд өвлжиж хаваржна. Өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд малчид, мал бүхий иргэдийн төвшөнд 61.6 мянган тонн байгалийн хадлан, 3 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 746.6 мянган тонн сүрэл, ногоон тэжээл, гар тэжээл, 5 сужир шүү бэлтгэж нөөцлсөн байна. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 332 дугаар тогтоодын хүрээнд аймаг сумын нөөц бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажилласны үр дүнд 306.4 тонн өвс, 69 тонн тэжээл бэлтгэж мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлчлэлийн бэлтгэлийг 91% хангасан үнэлгээтэй байгаамаа. Ингээд Монгол Улсын үндсэн анхдугаар хууль батлагдаж, Монголын ард түмэн эрх чөлөөгөө эдлэж, дэлхийн хүн төрөлхтний түүхэн хөгжилтөд энэ зэрэгцэх бүх боломжуудыг хангасан үндсэн хуулиа батсны баярын өдрийн мэндийг дахин өргөн дэвшүүлж байна.